Ямар цаг үндэмэ хэдүүлээ баригдлаа сте. Яма тагтаа чи юу ер нь яах гэж далавчтай төрсөн? Яхаараа ер нь чи тэгж ундий. Юу гэдэг бэ? Би сая чимээг байгаар гэж хэлсэн юм биш танаас төрсөн. Үгсэн бэ? Йоо, ашгүй бид нар баригдав юм шүү. Эхлээд энэ муу торсгын амийн ноёчил та. Хөөс, бид чичэд хэрэгтэй дарангуулагч олох хэрэгтэй штэ. За тэгвэл өмнө ашигласан газрын зургийг ашиглацгаая. Ийм хачин зурхаар чи хідүүлээ ачиг газар аа чалгыг. Миний бодлоор би хайш аачих мэдэх юм шиг. 3 жил болсон ч гэсэн надад тийм санаа байна. Энэ замаар яваарай. Зэлэг гэж хаанаас юм дугаараад байгаа юм бэ? Миний агуулга хязгаарлагдмал бус зөвхөн ажилтан. Яг энд дарангуйлагчийг энд хадгалдаг гэдэгт итгэлтэй байна. Хэдүүлээ яаж орох вэ? Зузаан, бат буух ган хаалх шиг санагдаж байна. Яаж гэдэг чи юу гэсэн үг юм? Хэдүүлээ зөвхөн онгойлгоход хангалттай. Үзүү амархан байл шүү. Яасан бэ? Ой, энэ чинь кинонд гардаг лазер хамгаалтын систем үү? Ерөн бид лазер төрөл сэрэлэг дуугарах юм уу? Хэдүүлээ зэн жижиг юм чинь тийшээ очиход амархан байхаа. Ямар ч байсан цагаас тань төлөвлөл тэр лазер төрөхгүй байхад л хангалттай. Лазер хаана байгаа бол та тагтагийн нүдэнд. Чи одоо юугээ тиймээ дагсаад байгаа юм бэ? Лазернаас хортоо зүгээр бидрээ дагаад яв заа юу. Халцсан тагтаа. Чи Сэно, жиливэн хэдүүлээ 7к subscribe та болсон байна. Удахгүй 10,000 болохоо. Тэгээд энэ ойрд завгүй байсан болохоор харин бичлэгээ оруулж чадсангүй уучлаарай. За тэгээд бичлэг маань таалагддаг бол лайк болон subscribe-а дарахаа бүү мартаарай. Хайртай шүү. 30 минутын өмнө. Бэнэ оо захирлаа аюулгүй байлаас залах гэж байна. Нэг хідэн сэжигтэй амьтад лабораторийн өрөөнд хүрээд ирчих. Тэр мөө хархнуудаас салах нь чиний ажил өстэй. Чи намайг завтай байна гэж бодоод байгаа юм уу? Юу гэхээр гол нь миний бодлоор сэжигтэй хүмүүс манайд ажилладаг болсон байна. Юу? Тэр хэдэн сарын өмнө ажилласаа гарсан судлаач байна. Гэтэ яагаад тийч байх юм бол? Яг зөв захирлаа. Тэр хачин жигтэй хувцас өмссөн амьтдтай хамт явж байна. Амьтдаа? Нохоо муур тагтаа. Бас хулгай. Яасан гэр бүсийн баг вэ? Хувцлал лидер нь ч тэр. Байж да. Тэр хулганыг томруулаа да. За. Энэ зөвхөн нэг хулгана биш. Тусгай харах юм биз дээ. Орж ирэх нь дээ. Тэгэхээр анхнаасаа бид нарыг орж ирнэ гэж мэдчихсэн хэрэггүй. Тэглгүй яах те. Чи яасан? Өөрийгөө чадна гэж одоо юу? Манай супермакс нэгжид симхэн баригдлах орно гэж одоо юу? Хүлээж байсан ч л өрөөдөлтэй ч юм да. Чимээсээ юу гэсэн бэ юм баас минь? Энэ бол бидний дунд хамгийн тэнэг амттан. Юу гэдэг баас вэ? Ямар тач санаад оронгүй зүйл болсонд баяртай байна. Сайхан хурцаа хороохоо да. Чи 3 жилийн өмнө лабораториос зугцсан хүүхэд мөн биз дээ? Чиний зөв. Би тэр лабораториос зугцсан улган чинь би байна. Бидний нууц төслийн талаар бодоод нилээдгүй санаа зовсон шүү. Сүүлийн 3 жилийн турш бага мэдээлэлтэй байсан учраас би өөрийн гараар чам дээр ирэхийг хүссэн. Гэхдээ сони юм аа. Уг нь лабораторийн архнуудын дундаж наслал 2-3 жил байдаг. Би чамайг өгчихсэн л гэж бодсон. Гэтэл чи хөгшөрсөн ч харагдахгүй байна.
Магадгүй туршлын юм нөлөө нилээд хож үргэсэн баг тийм үү? Би чамд хэлэхгүй мөхөгшин турсах юм би чиний харьсан чи хуулгаад махад шараа. Чиний бөхсөй чинь бяцалж байгаа юм да. Би над хариултыг чинь хүсэж байсангүй. Бид чиний биеийг задлан шинжилсэний дараа бид хариултаа авах болно. Наад муу харахаа одоохон бариад ав. Та нар миний найзлаа хуруугаач хөрөх хэрэггүй. Ойрхон ч биш. Та муу амьтад юугаар онцгой байдیں۔ Энэ муу амьтдыг бүгдийг лабораторид ашиглана алив. Бүгдийг барьцгаа. Амьтдын менежер сэнэглэгдээд. Тандан хьюсиг сайдгал. Тэр харахыг цутгаас өмнө хурдан барьж ав. Би хизээд бууж өгөхгүй. Би нэг өдөр болгож хийж чадна. Хийгээч. Тандаси юуси сайдгал. Яасан бэ хүндмаар юм дээ. Би зөвхөн харахыг л хүсэж байсан. Үлдсэн амьтдыг бүгдийг наалсан. Энд чинь одоо юу вэ? Чи миний найзуудад нэг ч хуруугаа урах хэрэггүй. Байж боломгүй. Яхаар булчин чаглах хүлжлэгээ үзүүлдэг лээ. Бүрэн эрүүл саруул ухаантай байхдаа хүртлөө өмнөх харах тэр тэгээгүй юмсан. Одоо өөр хин зодуулж эхлэмээр байна. Чим үү өгсөндөө ма хараагүй амтан. Өш, чим одоо юу да энийг даам бэ? Тэр магадгүй өөрийн задахыг мэдээд ухаагүй болчихсон байх уу? Энэ нөхцөлд инехгүй байх чинь хачирхалтай биш гэж юу? Туршилтын урт хугацааны дараа эцэст нэг миний туршил бүтлээ. Төгс бүтээгдэхүүн гарлаа. Би одоо туршилтын бүтээгдэхүүн байха болсон. Би үн цэнтэй найзуудтай болсон. Би нэг зүгээр л ингээ найзуудаа аврахыг хүсэж байгаа. Жижиг ингээ жаргалтай харах. Чи саяны ялтай жижиг ингээ гэдэг үг хасаарай. Чи найзтайгаа аврах гэж линд ирсэн гэж юу? Хаа нэгтэй төгжигдсэн найз аюу? Ааха, тийм байж. Чамайг яагаад энд буцаж ирснийг ойлгочихлоо. Тэгвэл чи хадгалах саналаа орохын тулд заавал энэ байх шаардлагатай. Наа чи юу юм бэ? Энэ бол булчинг бэхлүүлэх нөлөөг ярилцах нь. Ерөнхийдөө найз чинь хэвийн байдал буцаана л гэсэн үг. Хэрэв үүнийг зөв ашиглаж чадахгүй бол найзыгаа алдчих магадгүй. Яагаад гэвэл биднэрт ганц л үлдсэн. Яг одоо надад өг. Мэдсэн юм аа. Энэ чамд хэрэгтэй. За, тэгвэл ав та. Байж болоогүй. Угаасаа хинч миний хорон санааг барахгүй. Тэгвэл ууч хэлдэг. Хоош чи юу хийгээд байна? Хөх, тэгэхээр чи наадхаа амандаа байлгаж чийчид өгч байгаа юм уу? Үгүй, байж болохгүй. Наадхаа амнаасаа гарга. Яа, тэгэхээр одоо жинхэнэ паалталахтаа биш үү? Чи одоо болсон уу? Чи бодсон бацаа. Бача. Мачи яагаад чи нэгтэй? Чи өхөөгөө баярлалаа амтраарай. Чи яг одоо хаана юм? Хэлэхгүй бол дахид цавдсан шүү. Нэг дотроо. Чи бэдүрийн дөрөн давхарт. За хэдүүлээ явж чизэг аварцгаая. Гайсасаг дижээ. Иртгэж баярлж байна. Би түнд аль хэзээ арга хэмжээ авчихсан. Одоо баяртай гэж хэлэхэд бэлдээрээ торны хаалхыг онгойлгоцсон болохоор тэрийг яах вэ? Жи. Дараагийн ингэж тагтаа эвгүй байдалд орон хулган зодуулан хэвтэнэ. Энэ үед ямар арга хэмжээ авах бол? 2 дугаар ингээс үзээрэй.